Хэрэглэгч дэлгэцийн баруун дээд буланд байрлах, профайл хэсэгт дарахад өөрийн үндсэн мэдээлэл хэсэгт очино. За сургалтад хамрагдсан байдал хэсэгт суралцагчийн нийт хамрагдсан сургалтын мэдээллийг чагсааж өгсөн байна. Энэхүү хэсэгт суралцагч өөрийн хамрагдсан сургалтыг сургалтын нэрээр шүүж өгөх боломжтой. За бүгдээрээ сургалт гэдэг нэрийг бичээд өгөх юм бол сургалт гэдэг нэртэй сургалтын мэдээллүүд чагсаалтаараа гараад ирж байна. За төрөл болохоор заавал судлах ах уу, сонгон судлах ах уу гэдгээрээ шүүн харах боломжтой. За ингэж харахтаа текстээр бичиж өгөө тайж болно. Эсвэл төрөл гэдэг бичгийн ард байгаа энэ ногоон сумн дээр дарахад дээрээс доошоо буюу үсгийн дарааллаар дээрээс доошоо цуулж өгж байгаа сонгон судлах гэдэг төрлийн сургалтын мэдээлэл гарч ирж байна. Дөрвөлээ дараа нь заавал судлах хичээлийн сургалтын мэдээллүүд гарч ирж байна. За яг үүнтэйгээ мөн адил сургалтын нэрэн дээр мөн дээрээс доошоо доороос дээшээ чигсаан харах боломжтой. Дээрээс доошоо болгож чигсаагаад харахаар цахим сургалт гэдгээс эхлээд кирилл бичгээс эхлээд доошоо чигсаж харагдчихээн. За хэлбэр мэдээж цахим байх уу, танхимын байх уу гэдгээрээ чигсаж харагдана. Мөн адил дээрээс болон доороос гэж шүүгээд харах боломжтой. За багц цагийг энэ чи харуулад өгөх юм бол суралцагч маань хамгийн ихдээ 2 багц цагийн сургалтанд хамрагдсан байна. Дараа 1 багц цагийн сургалтанд хамрагдсан байна. За бусад хамрагдсан сургалтууд багц цаггүй байх нэ. Мөн адил багц цагийн мэдээлэл нь нийт 3 багц цаг цуглуулснаас 2024 онд 3 багц цагийг цуглуулсан байна гэд 2024 онд энэ цуглуулсан багц цагууд нь бүгд хамрагдсан байх нэ. Мөн суралцагч маань айл онд ямар сургалтуудад хамрагдсан бэ гэх мэдээллээ энэ хэсэгт байрлаж байгаа. Оны шүүлтүүр дээр очиод хараад өгөх боломжтой. 2019 онд хамрагдсан байна уу? Үгүй байна. 2020 онд үгүй байна. За ер нь бол суралцагч маань 2024 онд л хичээлд хамрагдсан, сургалтад хамрагдсан учраас 24 он дээр мэдээллүүд нь гарч ирж байгаа байх нэ.